бараг нэг их 80 төгрөгийг ингээд хоёрхан гадаадын компанид ингээд өгцсөн. Монголын барилгын салбар энэ металл хийцээдэг бусад энэ барилгын дэд юмнуудыг үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нар барилгын холбоодууд эдгээр ингээд санал гаргаад байдаг. Танил их гаргасан л ингэсэн. Их хурлын гишүүд рүү бүгд нь л бичиг явуулсан. Их хурлын тамгын газар руу бүх газар руу явсан баг. Тэг яагаад энэ зөвхөн хоёрхан компанид ингээд энэ асар их хэмжээний нэг нь 373 тэрбум төгрөгийн тендерийг сонгон шалгуулалт хийсэн. Нөгөөх нь 450 тэрбум төгрөг. Тэг бүгд нь хятадаар тулсан хоёр компани шалгартсан. Тэг бүлгийн хурал дээр танай орлогч дарга даваа далаач ирээ танилцуулж байгаа үрх юм. Та яг гадаад томилтой байсан. Танилцуулаад бид бол энэ дотоодын үйлдвэрлэгч нараа дотоодын аж ахуйн нэг 20% дээр л дэмжинэ гэдэг. Гэхдээ яагаад бидний чинь Монгол хүмүүс Монголынхаа газар нутагт дээр нийслэлтийн бүтээн байгуулалтанд Монгол компанид оролцож болохгүй маань Баатар дарга. Та энэ дээр бас нэг тодорхой хариулт хэлээд өгчөөж. Олон компаниуд тань санал гаргасан гэсэн. Барилгын холбоодууд хүртэлх санал гаргасан гэсэн.